Сайн байцгаана уу эрхэм DBS-ийн үзэгчид та бүхэндээ даваа гарагийн болон шинэ 7 хоногийн мэндийг айлтхан дэвшүүлье. Түүмсийн DBS-ээс эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараар өнгөрөх амралтын өдрүүдийн болон өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдээ үзэгч та бүхэндээ үзүүлэхэд бэлэн боллоо. Мэдээлэл үзүүлье. Монгол Улсын засгийн газрын 2024-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишгт нийцсэн хөдөлмөрийн биерж нийгмийн үйлчилгээний үндэсний платформ Job Center-ыг нэвтрүүлэн төр хувийн хвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Дархан хотноо Job Center нэгдэж үйл ажиллагаа нь эхэллээ. Дархан хотно иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Job Center өнөөдөр нээлттэй хийлээ. Тус өмнө ажил хайгч иргэдэд ажлын байрны мэдээлэл хүргэх, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, мэрэгжлийн ур чадрын үнэлгээ хийх, хөдөлмөрийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хүргэх юм а. Ингэснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг бодитоор нэмэгдүүлж, төвийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй, нээлттэй байх боломжийг бүрдүүлнэ. Анар алдар компани үлэм жилүү хөдөлмөрийн биерж, Монгол хүн хөгжлийн тулгуур төрийн бас байгууллага, Тунгамл консалтинг компанийн дархан зуучлал хөдөлмөрийн биржүүд хамтран тус төвийг Дархан Улаамгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харьяа жижиг дунд үйлдвэрийн төвд инхүү нээгээд байна. Монгол улсын хэмжээнд 4 дахь одоо Job Center байгуулагдаж байна. Ер нь бол Монгол улсын хэмжээнд ажлуудын түвшин бол 5.6%-тай байгаа. Дархан Улаамгийн хувьд бол 5.8%-тай гэсэн ийм статистикийн мэдээ энэ 25 оны сүүлийн 11 сарын байдлаар хасан байгаа. Хамгийн гол үр дүн бол дархны одоо ажлуудын түвшинг бууруулах, тэгээд хөдөлмөр эрхлэх мөн одоо энэтэй холбоотойгоор дан ганц ажилгүй иргэд биш, ажил олгогч байгууллагуудыг бас чадварчуулах, ямар одоо мэргэжлийн ямар ур чадвартай ажилтны хэрэгтэй байгаа гэсэн сургалт, дадлага, хуулийн, хөдөлмөрийн харьцааны энэ асуудлыг шийдэхэд бол энэ Job Center-ийн ажил бол одоо голд нөлөө үзүүлнэ. Мөн манай одоо байгууллага бас энэ дээр бол хамтран ажиллаад бэлэн байгаа. Дархан Улаан аймагт 4800 гаруй аж ахуй нэгж байгууллагууд байдаг. Тэдийг чадварчуулахад бол энэ одоо хамтын ажиллагаа маш чухал байгаа. Ягаад гэвэл энэний үр дүнд бол ажлуудын түвшин буурна. Ажлуудын түвшин буурснаар бол доктортой энэ одоо иргэдийн доктортой чанартай амьдралын хүнс болно гэж манай байгууллагууд үзэж байгаа. Job Center гэдгийг байгуулах ажил бол Монгол Улсын 2024-өөс 28 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол туссан юм. За энэ болохоор олон улсын жишгт нийцсэн хөдөлмөрийн бирж, за нийтлэг үйлчилгээний одоо үндэсний шинэ платформыг нэвтрүүлж одоо төр хувийн хвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилт орсон. За энэ зорилтын хүрээнд бол энэ Job Center-ууд байгуулахын одоо үйл ажиллагаа хэрэгжиж байгаа юм. Ингээд одоо Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотод одоо 4 аймагт ингээд 19 Job Center байгуулагдсан. Өнөөдөр орон нутагт 5 дахь Job Center нь Дархан Улаанбаатарт байгуулагдаж байна. За энэ төв болоод ирэхээр бид ер нь хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байдаг гэсэн үндсэн бас одоо урайг бид авч хэрэгжүүлж байгаа. За тэгээ энд болоод ирэхээр нас хязгааргүйгээр төлбөргүйгээр за мөн одоо бүх одоо ажил хайгч нарт нээлттэйгээр манай энэ Job Center бол ажиллах юм. За мөн нийт ажил олгогч нартаа бас бидэнд ажлын байрны захиалга өгөөд ур чадвартай, туршлагатай өөрийнхөө одоо компанид одоо тэнцвүүж хөгжчихөөр юм одоо залуучууд улсуудыг авч ажилуулж захиалга ирүүлэхийг хүсэж байна. Ингээд та бүхэнтэй хамтарч ажиллах гэж байгаадаа их баяртай байна. Ер нь бол Job Center гэхээр хүмүүс ойлголт энэ одоо шинэ гараад ирлээ гэж харж байгаа боловч хэлбэр нь шинэлэг хэлбэрээр гарч ирж байгаа. Ажил хайгчид иргэд бол ажилтай орлоготой болохын тулд биднээс мэргэжлийн зөвлөгөө, сургалт зөвлөгөөг авах боломжтой ганцаарчилсан бүлгээр ийм зөвлөгөөнүүд авах боломжтой сонирхож байгаа ажлын байранда одоо би өөрөө зогцох нь үү гэдэг дээр өөрсдөө профайлинг үнэлгээ хийж төлөвлөгөө гаргуулж өөрийгөө биднээр бэлтгүүлж өөрөө ингэж чадварчээж ажлын байргаа очих юм боломж маш том боломж бүрдэж байгаа. Ажил олгогчийн тухайд бол бид нар одоо хүний нөөц чиглэл дээр яаж ажиллах вэ тийм ээ? Хүний нөөцөө илүү их чадварчуулахын тулд бас мэргэжлийн зөвлөгөө сургалтуудыг бид нар бас өгөөд явах юм
том боломжтой. Дархан хотын иргэдийг одоо бид нартай хамтарч ажиллаж тийм ээ ажилтай болохыг, ажлаа сайжруулахыг, карьераа өсгөхийг хүсэж байгаа иргэд бас бидэнд хандаарай. Ажилтан хайж байгаа буюу ажилтнаа чадваржуулах, ер нь байгууллагын соёлоо дээд түвшинд ахиж шат ахиулахыг хүсэж байгаа нийт бас ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд бас бидэнд хандаасай гэж ингэж уриалж байна. Job Center-ийн байршил Шин Дархан жижиг дунд үйлдвэрийн газрын байранд байрлаж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Өглөө бүр шинэхэн амтад бялуу болон анхлын үнэртэй нарийн бов талхаар үйлчлүүлэгчидтэй угтан авдаг Солонгосын алдар Түлээжүү брэнд Монгол Улсын 23 дахь салбараа Дархан хотод нээлээ. Нээлтийн өдөр хэрэглэгчдийн хүлдэд дарагдан үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн уртаараа л үүснэ нь тус брендийн чанар нэр хүндийг дахин баталлаа. Дэлхийд даяар 1800-аас салбартай олон улсын томоохон бекри сүлжээ болох Түлээжүүрс брендийн Дархан оцтох салбар нь орон нутагт нээгдсэн хамгийн анхны салбар гэдгээрээ онцлогтой юм а. Түлээжүүрс Дархан салбар нь хамгийн сүүлийн үеийн брендийн дүр төрх, шинэлэг интерьер дизайн болон бүтээгдэхүүний байршуулалт, үйлчилгээний урсгал, хэрэглэгчийн хөдөлгөөний ойлгомжтой шийдэл зэргээрээ дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдсөн consumer experience буюу хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартыг шингээснээр онцлогтой. Ингэснээр дээд зэрэглэлийн бекри зах зээлд шинэ трендийг бий болгож хэрэглэгчдэд бусдаас онцгой мэдрэмжийг төрүүлж байна. Дархан салбар нь 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр хангадаг кафе хэлбэрийн концепц бүхий үйлчилгээтэй бөгөөд хэрэглэгчдэд тав тухтай орчинд шинэлэг, чанартай бүтээгдэхүүнүүдийг дарханчуудад санал болгож байна. 반갑습니다. Сайн байцгаана уу Дархан хотын орчин суугчдаа би Түлээжүүрийн гүйцэтгэх захирал Ким Жаён гэж юм байна. За ингээд Дарханы нээлтээрээ дамжуулаад ингээд та бүхэндээ хэрэглэж та бүхэндээ амд чанараа ингээд харуулахаар болсонд маш таатай байна. За Монголын Түлээжүүрийн хувьд бол 2016 онд нээлттэй хийсэн. Тэгээд тэр 16 оны нээлтээс хойш тасралтгүй хөгжиж ирсээр одоо ингээд Дарханд хүртэл ингээд нээлттэй хэрэг болчиход байна. Түлээжүүр брэнд маань болохоор Солонгост 1997 онд нээлттэй хийсэн премиум бекри байгаа. Тэгээд энэ маань одоо маш олон улсад нээлттэй хийгээд нийт 1850 салбартай байна. За ингээд манай Түлээжүүр брэнд маань Улаанбаатарын иргэдэд ч гэсэн маш их ингээд хайр хүндэтгэлийг хүлээсэн брэнд байгаа. Тийм учраас Дарханы бүхэндээ ч гэсэн ингээд манай дэлгүүрт ирж үйлчлүүлээд бидний ингээд маш гоё тийм шинэлэг амт болон амт чанарыг мэдрээсэй гэж хүсэж байна. За Түлээжүүр брэнд маань Монголд 2016 онд орж ирснээс хойш ингээд даруй 10 дахь жилдээ золгож байна. Тэгээ Улаанбаатар хотын хэрэглэгчд болон ер нь нийт Монголын хэрэглэгчид нэлээд халуун дотн хүлээн авч үнэхээр өдөр тутмын хэрэглээнд нь ингээд сууршиж чадсан ийм амжилттай ийм одоо үйлчилгээ байгаамаа. Тэгээд хамгийн гол нь хүний одоо аюулгүй эрүүл хүнсний одоо хангамжинд бас манай брэнд бас бусад брэндүүд болон бусад бүх үйлчилгээнүүд бас төвчэй болж Түлээжүүр орж ирснээрээ Монгол улс даяараа бекрийн соёл, чанар, үйлчилгээ нэлээд дээшилсэн гэж би боддог. Тэгээд Дархан хот маань бас хүн амын нэвтрэл ихтэй. Тэгээд бид нарт ч бас их хүсэл ирдэг. Тэгээд ингээд хөрөнгө оруулагч маань энэ одоо төвлөрлийг сонгоод энд ингээд салбараа нээж байгаад бид бас баяртай байна. 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал нээлтийн 7 хоногийн онцгой хөтөлбөрүүдээр үйлчлүүлэгчидтэй гинтийн бэлэг бэлджээ. Үүнээс дөртвөл бэлэгтээ урамшуулал, зөвхөн танд зориулагдсан амтад бэлгүүд 60 мянган төгрөг болон 100 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд өдөр бүр шинэ амтад бэлгийг нээх боломжтой. Мөн DJ тоглолт зөвхөн Түлээжүүрс ирснээр амтыг хөгжмөнтэй хослуулан авах боломжтой. Өнөөдөр албан ёсоор Дархан хотод Түлээжүүрийн 23 дахь салбар өнөөдөр нээгдэж байна. Манай салбарт 320-аас дээш төрлийн нийт бүтээгдэхүүн зарагдгаас тэрний 60 гаруй төрлийн торт, 50 гаруй төрлийн сэндвич болон нөгөө салаад, 40 гаруй төрлийн уух, одоо цай, кофе болон бусад төрлийн уух бүтээгдэхүүнүүд зарагдах болно. Хотын бүх салбаруудаа ерөнхийдөө бүх бүтээгдэхүүн нь адилхан, ямар ч дутуу зүйл байхгүй. Манай бүтээгдэхүүн өдөр бүр шинээр үйлдвэрлэгдэж худалдаа авагч нартай хүрдэг. Тийм болохоор дарханчууд маань тавтай морил сайхан үйлчлүүлээрээ. Дархан хотод маань бас нэг ийм сайхан уур амьсгалаар бас нэг гоё стандарт үйлчлэгээ орж ирж байгаад би үнэхээр их баяртай. Бүр гайхалтай. Би Улаанбаатар хот явах болгондоо Түлээжүүрээр ордог. Энэ нөгөө нэг
яг стандарт гэж юмыг нотогшуулж байна те. Тэр утгаараа манай дарханд өнөөдөр бас стандарт яг ингээд 100% хэрэгжиж орж ирж байгаа нь өөрөө бүр гайхалтай үйлчлэгээ. Би бол амар үнэхээр дуртай байна. Баярлалаа. Монголын түлээж ус брендийн 6 цагаар ажилтан зөвхөн танд зориулан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн хэрэгцээ хүсэл нийцсэн шийдлүүдийг өдөр бүр хүрэхээр зорин ажилласаар байна. Монголын түлээж ус нь дархан салбар дээр үндэслэн дээд зэрэглэлийн бекери брендийн хүчийг илүү сайжруулж байр сууриа бэхжүүлэн урдацтайгаар бизнесийн цар хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Дархан хот дахь шинэ салбарын хаяг байршил, шинэ дархан GN Business Center буюу дархан олон улсын худалдааны төвийн хойно байрлаж байна. Үзэгчдээ төвөмсийн мэдээлэл хэлбэрийг одоо бизнес мэдээлэлээр буюу S Outlet-ээс бэлтгэсэн мэдээллийг хүргэх гэж байна. Шинэ жилийн баяр үдшилтэд цэнгүүнүүд хаяанд ирсэн энэ цаг үед залуус маань чанартай эдлгээтэй хэрнээ тэнгэрийн миш үнтэй хослол костюм бижака хаанаас сонгохоо мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Дархан өргөө кино театрын нэг давхарт байрлах Short Men's Collection Shop нь Итали Туркийн эрэгтэй, гоёлын болон энгийн хослолуудаа 50-70% супер хямдрал зарлаад байна. Загвар өнгө арцмарын хувьд өргөн сонголт таны хүлээж байна. Ердөө 99 мянган төгрөг, 259 мянган төгрөгөөр өөрт таалагдсан костюм бижака сонгоод аваарай. Short Men's Collection Shop дэлгүүр маань Итали Туркийн гоёлын болон энгийн бүх төрлийн костюм бижакийг 1998 оноос хойш Улаанбаатар хотынхаа үйлчлүүлэгчдэд зориулан авчиж үйлчлүүлж байсан. За тэгээд Дархан хоттой 2 дахь жилдээ ирж байна. Адилхан бас сарын хугацаатай ирсэн. Энэ жил бас дахиад 12 сарыг дуустал хямдрлаа зарлагаар Дархан хотынхаа залуучуудыг гоёлж шинэ жилд нь бэлтгэхээр ирсэн байгаа. За тэгээ манай дээр болохоор дандаа Итали Туркийн за Европ стандартын дагуу үйлдвэрлэгдсэн Европ чанарын костюм бижакнууд худалдаалагдж байгаа. За тэгээ костюм бижакнуудаа бид бүхэн энэ удаа бүр илүү их хямдрал өгсөн, бүр илүү их том бэлгийн өгж байгаа. За жишээлбэл эдгээр костюм бижакнууд маань 390-439 мянган төгрөгийн костюмнууд маань 99 мянга болоод хямдарсан байгаа. За одоогийн нийгэм мөнгөний ханш ямар байгаа вэ те. Тийм болохоор энэ бүгдтэй зориулаад Short Men's Collection Shop дэлгүүр маань костюм бижакнуудаа 99 мянга болгосон. За тэгээд бас 259 мянган төгрөг болгож хямдалсан 2 болон 3 хослууд байгаа. За тэгээд зөрдгөө ерөнхийдөө залуу танд хэрэгтэй бүхэл юм байгаа. За ганц костюм бижак гэхгүй манай дээр цамц байна, зангаа байна, ботинк байна. Ерөнхийдөө танд юу л хэрэгтэй вэ? Бүх юм нэг дор төвлөрсөн байна. Костюм бижак маань болохоор 3 төрлийн арьсмартай өмсгөлтэй байдаг. Одоо ростороо 4, 6, 8 гэдэг 4 ростоо буюу одоо манай монголчууд хөвчлэн жоохон намхан дуу махлаг гүзээтэй байдаг тийм. За тийм хүмүүст маань 4 болон 6 ростоо таард. Тэгээд 8 ростоо гэдэг нь болохоор 180 см-с дээш өндөртэй урт мөчтэй залуучууд тархад яг л бүхэл бие порцонол таарсан костюм бижакнууд бүгд ирсэн байгаа. Арьсмарын хувьд болохоор костюмнууд маань 46-аас 66 хүртэл. За 66 арьсмаар нь бол бараг 140-50 кг таарах жишээ. Бүх арьсмаар сайзууд бол ирсэн байгаа шүү. S Outlet дэлгүүр мөн бүсгүйчүүдтэй зориулан гоёлын өсгөдөг гутал дүүблүүдтэй 50% хямдрал зарлаж ердөө 49 мянган төгрөгөөр худалдаалж байна. Та энэ мэтчлэн бүх насныхан зориулсан бүх төрлийн бэлэг хувцас S Outlet дэлгүүрээс худалдан аваарай. Хаяг Дархан өргөө кино театрын нэг давхрын үүдээр ороод баруун гарталд байрлаж байна. Цагийн хуваар өдөр бүр 10:30-аас 20 цаг. Харилцах утас 88 88 42 40. Дараагийн мэдээ. Дархан Улаан аймгийн авто мотоспорт сонирхогчдын 2025 оны үдэж 2026 оны угтах шинэ жилийн баярын цэнгүүн амжилттай зохион байгуулагдсан байна. Дархан хотын мотоциклчтай бас өнөөдрийн мэнд хүргэе. За бид нар болохоор одоо энэ 2025 онд одоо ямар амжилт гаргасан одоо Дархан хотоос мотоциклийн ертөнцид одоо хүлт тавьж байгаа шинэ залуучууд заавалан Дархан хотод зохион байгуулагдж байгаа мотоциклийн үйл ажиллагаануудаа одоо энэ жил 2025 онд амжилттай зохион байгуулсан гэдэг тэмдэглээд одоо мөн одоо залуучуудаа бас
зөв үлгэр дуурайл өгж байгаа одоо энэ бүх одоо мэдээлэлээ эндээс солилцохоор одоо энэ үдшийг хамтдаа өнгөрөөж байна. За тэгээд би одоо тахны Storm Extreme Mongolia-гийн үүсгэн байгуулж амар хэсэлэн гэдэг. За тэгээд манай хол одоо extreme sport, мотоцикл, snowboard, hiking болон одоо extreme гэсэн төрлүүд дээр одоо ингэж ажиллаж, судалж, одоо тамирчид гаргаж, дархандаа бэлтгэж үйл ажиллагаа хийж явуулдаг. За бид нар бол одоо ерөнхийдөө 2025 онд мотоциклийн мотоспорт руу илүү одоо ингэж хандж ажилласан. За энэ маань болохоор ерөөсөө мотоциклийн тэмцээн Дархан хотод анх удаа за Enduro GP гэдэг туусын жишгтэй тэмцээнийг Дарханд өөрсдөө замын үүсгэн байгуулад хуучин одоо ах нарынхаа үлдээсэн зам дээр нэмэлт замаа одоо ингэж өөрсдийнхөө замыг гаргаж өөрсдийнхөө тэмцээнийг зохион байгуулсан да одоо бидний том ажил юм аа. Энэ тэмцээн маань одоо энэ экстрем өдрлөг маань жил болгон одоо зохион байгуулагдана. За манай Storm Extreme Mongolia 2020 онд үүсгэн байгуулагдаад одоо ингээд Улаанбаатар тэнцэн салбар байна. За Дарханд бас шоурум болон бас мааны салбар байна. Одоо ийм мэд үйл ажиллагаа явуулж байна. За ингээд Дархан хотын моточд болон автомотоцикл сонирхогчдод ингээд клуб болон нийтлүүд ингээд албан ёсоор энэ оныхоо 26 оныхоо шинжилгээг хийж байгаад шинэ оны минь төргий бүгд наад жаргал ирээд алтан шар зам нь үлзээтэй байх болтугай. За манай клубын зүгээс зохион байгуулалтанд оролцож байгаа манай чартер клуб оролцож байгаа. За бидүүдийн зүгээс бол одоо шинжилгээ үйл ажиллагаанд хамт оролцож ирээд оролцож байгаа сайхан үйл ажиллагаа болж байна. Тэгэхээр алтан шар зам нь үлзээтэй байх болтугай, аваар ослохгүй байх болтугай, аюулгүй ажиллагаагаа бүгдийг сайхан хангаж яваарай гэж уриалъя. За өнөөдрийн Дархан аймагт мото сонирхогч болон дээрэгтэй хамтарсан шинэ жилийн цэнгүүн болж байна. Энэ бол анхны удаа хийгдэж байгаа. Бид нар бүх клуб 5 клуб дээрэгтийн 1 клуб ингээд нийт 6 клуб 80 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр шинэ жил хийгдэж байгаа. Манай гişгтэн клубээс оролцож байгаа. Гişгтэн клуб маань энэ жил төвийн бүс болон энэ хойд бүсээ хамарсан мотоциклийн нээлтийн үйл ажиллагааг гардаж явуулсан гişгтэн клуб маань болохоор Дархан улаан аймгийн хамгийн залуу мотоциклийн клуб байгаа. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлээд явах сонирхолтой. Манай клуб маань үндсэн 12 гишүүнтэй албан бусаар нэг 50 гаруй гишүүнтэй явж байгаа. Хүмүүс нь зарим нэг хөлөвч юм тийм. Хамгийн дахин хамгийн үнэтэй авдивны одоо 100 жилийн медалийг авах үү? Эрхэм үзэгчид та бүхэндээ даваагаргийн мэдээлэл хөтөлбөрөөр энэ дүрээд өндөрлөлийн анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргүүлзье. Баяртай үзэгчдээ.